Зя. Дөнгөж сая нэг ном уншиж дууслаа. Томор сэтгэхийн шинж гэдэг нэртэй Дэвид Шварц гэдэг хүний бичсэн ном байна. Ерөнхийдөө дэлхий дээр 4 сая хувь борлогдсон олон 100 мянган хүмүүсийн амьдралыг тэр чигтэн өөрчлөхөд тулсан юм маш шилдэг бүтээлүүдийн нэг байна. Бестселлер ном 1950 онд анхны хуулиар бичигдээд одоо хүртэл ерөөдөө уншигчдыг байлдан дагуулж буй нэг номыг уншаад дөнгөж сая уншиж дуусчаад сууж ийн. Тэгээд ерөөдөө энэ номны талаар нэг хэд хэдэн чухал хэсгүүдийн талаар ярилцъя гэж бодсон. За ерөөдөө энэ номны маань утга маань болохоор юу вэ гэхээр хүн ер нь томоор сэтгэх хэрэгтэй юм а. Томоор сэтгэж хүн томоор сэтгэснийхээ тодорхой хэмжээний түвшинд зорилготой хүрдэг юм а гэдэг ерөөдөө утгатай. За тэгээд эхний хэсэгт нэг юм жишээ авсан байгаа. Ямар жишээ авсан бэ гэхээр одоогийн ерөөдөө сургууль сурж байгаа төгсөж байгаа оюутнуудын хандлага нь ерөөдөө ийм хандлагатай гэж байна. За сургуулаа төгсөөд нэг олцсон ажилд нь оридоо гэдэг ч юм уу те, ямар ажилд орно, намайг ажил авах болов гэдэг ч юм уу те, хоосон байснаас нэг ажил хийгээд сууж явах юмсан гэдэг ч юм уу те, ийм сэтгэлгээ ерөөхдөө дийлэнх төвшнийг эзэлдэг гэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр зарим оюутнууд нь юу гэж томоорс гэдэг оюутнууд нь өөрөөр хэлбэл юу гэж бодох вэ гэхээр сургуулаа төгсөөд дэлхийд яаж эргээр өөрчлөлт авчрах вэ те? Ямар компанид байгуулад эсвэл ямар компанид захирлаар орохын тулд яаж хичээх ёстой вэ гэх том зорилго, том төлөвлөгөө тавиад тэрнийхээ араас яваад тэрнийхээ 10% нь ч хүрсэн ерөөдөө ингээд нөгөө бусад жижиг мөрөөдөлтэй, жижиг сэтгэж байгаа хүмүүсээс илүү амжилттай явдаг юм жишээ авсан байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж одоо ерөөхдөө дүгнэлт хийх вэ гэхээр хүн юу бодно тэр бодлынхоо бүтээгдэхүүн гэж байна. Дараагийн хэсэгт нь болохоор шалтгаан тооцох хүмүүсийн талаар ярьсан байгаа. Шалтгаан тооцох нь ерөөхдөө өвчин юм аа. Шалтгаан тоочдог хүмүүс бол өвчтөнгүүд юм аа гэсэн санаагаар ерөөхдөө гаргаж ирсэн байгаа. Тэгээд шалтгаан тоочдог хүмүүсийн ерөөхдөө 4 төрлийн түгээмэл хэлбэр байдаг гэж байна. Тэмдэглэсэн байна. Би энэ цаасан дээр тэгээд энэ түгээмэл хэлбэрүүдийнх нь болохоор нэгдүгээр нь болохоор юу орж ирнэ гэхээр эрүүл мэндийн шалтгаан. Ямар нэгэн хийх гэхээр миний толгой өвдөд нэг ч юм уу те, би юм уу байна, халуураад байна, ханиатай байна гэд ямар нэг юмнаас хойш суух энэ хэлбэр орж байгаа. Нөгөө талаараа хүлгүүн мөртлөө марафон гүйлтэн 10-20 км гүйж байгаа хүмүүс. Эсвэл одоо Стефен Хокинг гэдэг маш алдартай физикч байна л да. Тархины мэдрэлийн эсүүд булчинтай холбогддог тэр холбоосны өвч ASL гэдэг нэртэй 3 үгний товчлол ийм өвчнөр өвчсөн мөртлөө огторгон хар бүхний онлыг гаргаад ирсэн. Энэ хүн байна. Тэгэхээр юу гэвэл нөгөө талаараа энэ хүмүүс яагаад өвчнөөрөө шилтгэлаагүй мөртлөө эрүүл байгаа хүмүүс 2 гартай, 2 хөлтэй хүснээр хөдөлж чадж байгаа хүмүүс яагаад эрүүл мэндээр шилтгэлаад байгаа юм. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор оюун ухааны шилдэг гэж байна. Би одоо ихтэй сургуульд төгсөн үг ч юм уу. Эсвэл миний IQ бусдаас доогуур гэдэг ч юм уу тий. Энэ дээр болохоор ямар тарихтай, ямар өгөгдөлтэй байх нь чухал биш. Өгөгдсөн өгөгдлөө яаж ашиглаж байгаа нь чухал. Одоо жишээ нь дэлхийн оюун ухааны уралдаанд одоо хүн 52 өдрийг хэдэн секунд цээжлдэг гэдэг ч юм уу тий. 1000 үгийг одоо манай монголчууд амжилттай оролцоод байгаа спортчтой 1000 үгийг одоо 10 минутанд цээжлдэг гэдэг ч юм уу тий. Хүмүүс яаж ингэж одоо би чинь
10 минутанд 100 үг цээжилдэг байлаа гэж бодоход 10 минутанд 1000 үг цээжилдэг хүнээс би 10 дахин ажиллагаа муутай тарихтай байна гэж байхгүй. Юугаараа ялгаж ийн вэ гэхээр тарихаа яаж ашиглаж байгаагаас л шалтгаалж байгаа. Ямар аргаар тэр хүмүүс аргыг олцсон байгаа учраас илүү богино хугацаанд илүү одоо бүтээмжтэйгээр ямар илүү үр дүнтэйгээр ямар нэмийг цээлж нэ гэсэн. Тэгэхээр ямар тарихтай хэдэн IQ-тэй байх нь гол нь биш. Гол нь аргын зөв олсноороо ерөөдөө энэ оюун ухааны шалтгаан гэдэг энэ өвчлөөс гарч болох юм аа гэсэн санаа. За тэгээд дараагийнх нь болохоор насны шалтгаан. За энэ бол ойлгомжтой. Жишээ авахад сүүлийн үед сошиал нэтворк ашиглахад ахмад насны хүмүүс ашиглаа. За наа чин залуу хүмүүс идэгдэг ч юм уу тий. Эсвэл залуу хүмүүс ямар нэгэн ажилд орохлоор би туршлахгүй гэж өөрийгөө голох ч юм уу тий. Би арай залуудах байхаа гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо шалтгаан гаргаж ямар нэгэн нас хоош том өрөөдлөөс хоош суух юм хандлага байна. За тэгээ дараагийнх нь дөрвөн түгээмлийн сүүлийнх нь одоо түгээмэл хэлбэрийн сүүлийнх нь хэлбэр нь болохоор азийн шилт гэж байгаа. Тэр хүн тийм амжилтанд хүрсэн. Тэр хүн азтай байсан учраас тийм амжилтанд хүрсэн гэдэг ч юм. Эсвэл би тухайн үед азтай байсан бол тэгсэн байгаа гэдэг ч юм уу те. Энэ шалтгаар өөрийгөө одоо хойш суухаа өмөөсч одоо явах нь бас энэ шалтгаан тоочдөг хүмүүсийн өвчтөн юм аа гэдэг энэ санаа гарч ирж байгаа. Дараагийн санаа болохоор хүний айдас том сэтгэхэд хамгийн том саад болдог гэж байна. Энэ айдсын одоо төрлүүд нь байна л да. Жишээ нь за эхнийх нь болохоор төрөлд нь болохоор гадаад байдлаасаа болж ичих энэ айц гэж байна. Би одоо бусдаас наамхан гэдэг ч юм. Би одоо бүдүүн гэдэг ч юм уу те илүүдэл жинтэй эсвэл дутуу жинтэй гэдэг ч юм. Энэ байдлаасаа одоо энэ бодлогосоо болоод өөрийнхөө одоо хийж чадах зүйлийг хязгаарладаг. Энэ айцаа улам нэмэгдүүлдэг, дотроо айцтай амьдардаг. Энэ байдал гэж байна. За тэгэхээр энэ айцаас гарахын тулд яах вэ? Гаднах төрхөнд анхаарах хэрэгтэй. Фитнест явж болж байна. Ном дээр болохоор үсээ янзлуул, гутлаа досол, хувцаа одоо цэвэрхэн гаднах төрхөөл ерөөхдөө өөрчлөх юм. Энэ айцаас салахын тулд гэж байгаа. Тэгээд дараагийн айцын хэлбэр нь юу вэ гэхээр шалгалтанд унахаас сайхан айлт гэж байна. Энэ айцаа яаж устгах вэ гэхээр шалгалтанд санаа зовох цагаас илүүтэйгээр цагийнхаа оронд шалгалтандаа бэлдэх хэрэгтэй гэж энэ ном дээр гарч байгаа. Хитрхи их цагийг одоо яана 7 хоногийн дараа шалгалттай штэ гэж ярилцаж тэрэнд гомдлохын оронд тэр цагаа шалгалтандаа бэлтгэхдээ ашиглах хэрэгтэй. За тэгээд дараагийн айцын төрөл маань бусад хүмүүс юу гэж бодохоо сайх гэж байна. Энэ л болохоор юу ямар нэгэн хийхлээр хүний дундаж хүний эргэн тойронд ерөөхдөө 150 хүн байдаг гэж байна. Найз нөхөд хамаадан садан гэр бүл. Тэгээд хүн ерөөхдөө ойрын нэг 7-8 хүний юу гэж бодох бол гэсэн бодлоос болоод ямар нэгэн хийхээ хоош тавьдаг. Тэр тэгээ бодчих яана, энэ тэгээ бодчих яана гэмэлсэн. Энэ айц орж байгаа. Тэгэхээр энэ айцаас хэрхэн давж гарах вэ гэхээр хийхээр төлөвлөж байгаа юм чинь зөв гэдгийг батал гэж байгаа. Зөв гэдгийг батлаад ирсэн цагт тэр одоо сөрөг бодлоо бусад хүмүүсээс ирэх сөрөг бодлууд илүү одоо хамаагүй багасч ирнэ. Магадгүй одоо бүр байхгүй болно гэх юм гэж байна. Тэгээд дараагийн болохоор хүмүүсээс айх гэж байна. Хүмүүсээс айх айдас бол хүмүүсийн үүс бодлоос айхаас илүүтэйгээр тэр хүний дүнсэн дүнэлтэд шалтгаалт гэж байна. Ямар нэг одоо бага ингээд багш нараас айдас тэр багш амар гэл те. Тэгэхэд яг юу гэхэлээ
асуудал юундаа байна вэ гэхээр бид нар толгоон дотроо тэр багшийг буруу дүгнсэн байгаа учраас, сөргөөр дүгнсэн байгаа учраас тэр багш тэр хүмүүсээс айгаад ямар нэгэн алхам хийж чадахгүй гэсэн. Том алхам хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ айцаас яаж гарах вэ гэхээр хүн болгоныг одоо эргээр төсвөх гэж байгаа. Хүмүүсийг дайснаар биш, хүмүүсийг хамтрагчаар төсвөх. Тэгснээр яах вэ гэхээр тархинд илүү одоо тэгж айдас мэдрэх нь багасаад ямар нэг юм хийхдээ өөртөө ихтэй болох. Энэ одоо жишээ хэд хэдэн жишээ авсан байна. За тэгээд дараагийн нэг юм чухал хэсэг байна. Энэ болохоор юу гэхээр хүн том мөрөөдхийн тулд толгоогоо тархиныхаа мэдээллийг эрг мэдээллээр дүүрэх хэрэгтэй гэж байна. Яг одоо цаг үед бол энэ бол маш чухал асуулт. Яагаад гэвэл жишээ авъя л да. Facebook дээр бараг 70-80% шахуу дандаа сөрөг мэдээллүүд. Тэр 70-80% нь бараг талаас илүү хувь худлаа мэдээллүүд. Энэ мэдээллээс яаж өөрийгөө шүүж зөв мэдээллийг олж авах нь амарг болцсон. Тэгэхээр яах вэ гэхээр энэ бол маш том асуудал болж байна. Тийм учраас яах вэ гэхээр Facebook орохдоо сөрөг мэдээллээс холвээ. Сөрөг юм ярьдаг хүмүүсээс холвээ. Сөрөг мэдээлэл хараад оролцоод болохгүй байгаа зүйл рүү ороод хамт хүмүүсийг муулахын оронд зүгээр л өнгөрөөд сурах хэрэгтэй. Сөрөг мэдээлэл ерөөхдөө одоо үед эрг мэдээлэлээс илүү хүчтэй болсон. Хин нэгэн одоо юу гэдэг юм сурсан мэдснээ бусдад бичээд тавихаар хажууд нь нэг хүний муулсан мэдээлэл нь илүү хүчтэй бусдад хандах хандлага нь сөрөг мэдээлэл илүү хүчтэй болсон. Тийм учраас аль болох сөрөг мэдээллээс хол байж, аль болохоор эрг мэдээлэлээр толгойд өрөх хэрэгтэй. Эрг хүмүүстэй уулзах хэрэгтэй. Ховж юм ярьдгүй хүмүүстэй уулзах хэрэгтэй. Гэх мэтлийг ерөөдөө бичсэн байна. За дараагийн хэсэг нь болохоор мэддэг хүмүүсээс зөвлөгөө авах гэж, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах гэж байгаа. Хүн ер нь бол алдаанаас хамыг суралцдаг гэж байгаа. Гэхдээ бусдын алдаанаас суралцах нь илүү цаг хугацаа хийнэ. Жишээ авахад би одоо жишээ нь ямар нэг бизнес эхлүүлээ гэж бодъё. Тэгэхэд бизнесийн салбарт 50-60 жил буцалдсан одоо тэр салбарт 50-60 жил алдаа хийгээд ингээд амьдарсан хүнээс би очиж зөвлөгөө авах юм бол би тэр хүмүүсийн алдааг давтах шаардлага байхгүйгээр илүү цаг хугацаа хэмж тэр хүмүүсийн насн дээр тэр хүмүүсээс магадгүй илүү болох үүд хаалга эхлүүлж гэсэн. Тийм учраас ямар нэгэн зүйл эхлэх юм тэр хүнээс очиод асуу. Туршлагатай хүмүүс гэсэн. Туршлагатай хүмүүс байхгүй. Ном унших. Тэр салбарт өгсөн хүмүүсийн, нас барсан хүмүүсийн хүртэл үгийг сонсох. Нэг боломж нь ном. Стив Джобс асуулаа. Стив Джобсын номыг унших хэрэгтэй. Ямар нэг технологийн салбарт хүч үзэж байгаа бол магадгүй ирээдүйд хийх алдаач нь тэрэн дээр байж ивэл тэр алдаа хийхээс илүүтэйгээр тойроод өөрчлөн сэргийлээд гарна гэсэн. За дараагийн сүүлийн хэсгээр ерөөдөө дэлхий дээр ерөөдөө хоёр төрлийн хүмүүс байдаг гэж. Нэгний тохиол хийдэг хүмүүс, нөгөөх нь хийдгүй хүмүүс. Хийдгүй хүмүүс хичнээн гой санаа дотор нь байсан ч гэсэн тэрийг хийхгүй бол тэр санаа нь ямар ч үнцгий байхгүй. Хийдэг хүмүүс хичнээн гой санаа биш байсан ч гэсэн хийгээд оролдоод байх явцдаа илүү өөр түвшин рүү, дээд түвшин рүү илүү зүтгэж ерөөдөө тэр ажил нь бүтэх магадлал айгүй өндөртэй гэдэг. Тийм учраас хийгч байх хэрэгтэй гэж. Том мөрөөд гэхдээ хийгч бай. Зөвхөн том мөрөөд биш. Хийх хэрэгтэй, ухаалаг хийх хэрэгтэй. Шаргуу хөдөлмөрлөхөөс гадна ухаалаг хөдөлмөрлөж. Яаж ухаалаг хөдөлмөрлөх вэ гэхээр туршлагатай хүмүүсээс очиж асуу.
гэснээр илүү их цаг хугацаа хийнэ. За нэг ийм санаа байна. Тэгээд ерөнхийдөө дүгнээд хэлэхэд залуус бол энэ номыг бол авч унших хэрэгтэй. Ялангуяа залуу хүмүүс гэж байгаа шүү. Тэгэхээр хүн болгонд ерөнхийдөө хэрэгтэй ном байна. Хайрцнаасаа гарч томоор сэтгэж мэдээж эдийн засгийн байдал, ус төрийн байдал гэдэг ч юм уу мэдээж болохгүй зүйл байгаа. Ямар ч улсын ус төрчид ихэнх хүн муу нэртэй байдаг. Гэхдээ тэр хүмүүсийг муулахаас илүүтэйгээр муулж шалтгаан гаргаж өөрөө хоош тахаас илүүтэйгээр тэр хүмүүсийн хийсэн алдааг давтахгүй байхын тулд өөртөө хөгжүүлэх нь хамгийн чухал. Тийм учраас хайр цаанасаа гарыг том сэтгэе, том мөрөөдөлтэй байцгаая. Тэрийг хийцгээе гол нь хөдөлмөрлөцгөөе, бас ухаантай хөдөлмөрлөцгөөе. За тийм байна. Тэгээд энэ номыг англи хэл дээр хэрвээ юу яах юм бол үнгүү татах линкийг би энэ доор description хэсэгт тавьчихъя. Тэгээд англи хэлээ сайжруулах гэж байгаа хүн ч юм уу англи хэлээр ярьдаг хүмүүс энэ номны англи хэлийг шууд татаж аваад уншиж болно. Магадгүй дараа нь монгол хэлээр ч гэсэн аваад харьцуулаад орчуулах хийж хэлээ сайжруулах бас үр дүнтэй юм аа. Тийм бас subscribe хийгээрэй. Хэрвээ subscribe хийж болохгүй бол YouTube хаяг нээгээгүй гэсэн. YouTube хаяг нээгээд subscribe хийгээрэй гэж зөвлөе. YouTube хаяг хийснээр ямар ашигтай вэ гэхээр миний түрүүний хэлжсэн YouTube дээрх бүх одоо мэдээлэлүүд гарч ирэхгүй. Ямар мэдээлэл шүүх боломжтой болж байгаа. Энэ олон бичлэгүүдээс өөртөө хэрэгтэй бичлэгүүдийг одоо зөвхөн хэрэгтэй хүмүүсийнхээ бичлэгүүдийг subscribe хийж ерөөхдөө тэр хүмүүсийнхээ бичлэгүүдийг үзнэ гэсэн үг. Өөр ямар нэгэн мэдээлэл хэд их мэдээлэл давхардахгүйгээр. Тийм учраас subscribe хийгээрэй. Sub хийж болохгүй бол шинэ хаяг нээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.